танаас гардаг хэрэг нь бас Сүнгайрхан дөрөв цагдаагийн нэгдүгээр хэлцээр хэлж хахад 19 дугаар хорооны одоо нэг нэрийг санахгүй байна. Нэг Караконы гадаа нэг хүн өгцөн байна дуудлага ирээд. Тэн дээр алба багш нарын хамт очиж ажиллахад гудамжны хүн тийм хүн асарсан байсан. Тэгээд камерын бичлэгүүд юмнуудыг үзэхэд тэр Караконоос гарч ирсэн нэг хоёр залуу гадаа гараад гайр хууцсан. Цогтоо зогсож байгаа байхгүй. Тэр нэг орон гэргүүн ч очиод тамхи байна уу гэд гуйж байгаа ингээд татаад. Тэгсэн чи цааш яваа гэд түлхэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө орон гэргүүн чинь ахаад очисон чинь нэг л удаа зогсож байгаа. Нэг их удаа. Ганц удаа. Тий. Тэгээд тэр орон гэргүүн ахиж босч ирээгүй. Тэгээд гимт тэрэг үйлцэн залууг нь олж ирэхэд хоёр жоох хүүхэдтэй. Боломжийн амьдралтай. Ажил төрөл хийдэг залуу байсан. Тэгээд нэг удаагийн буруу үйлчлэлээр болоод тэр залуу ингээд хүнийг алах гэмт хэрэг үйлчлээд шүү дээ. Яг ийм хэрэгүүд ингээд очиж ажиллахаар сэтгэл өвдөх юмнууд байна. Бүр ингээд энэ хэрийг илрүүлэхгүй бол болохгүй тий. Яг хүнийг алах гэмт хэрэг бол өөрөө Монгол улсын хэмжээнд харигдан согтуурах хэвцтэй үйлдэгдэх гэмт хэрэг. Нэг удаагийн зугаа цэнгэлээс болоод насан туршийн хар бараан зүйлийг хохирогч талч болон холбогдогч тал өөрсдөө ингэж авдаг. Ийм ходоороо эзэмшдэг. Тийм хэрэг.